Ихэнх монголчуудын хувьд цалингаас цалингийн оронд амьдрдаг энэхүү нийгэмд орон сууц түрээсийн үн болон 6 дээр нэмэх нэг нөхцөл танд хэр шударга санагддаг вэ? За сайн бацхан уу юу юуг намар цаг хаяан дэрж төхөөд гадаа амралт зугаалгаар явсан нийслэлчүүд маань хоттоо цугларч ирсэн. Энэ цаг үеийн хамгийн хүнд асуудал юу ээж болох юм шиг санагдаж байна. Магадгүй ихэнх хүмүүс төвжирлийн асуудлыг хамгийн түрүүнд хэлэх байгаа л да. Төвжирч угаасаа хүн бүрийн шүдний өвчин болчихсон мужиг асуудал байна. Гэхдээ энэ удаад та бид бүхэнд төвжирлийн талаар бус орон сууц түрээсийн үн болон түрээсийн нөхцөл талаар дэлгэрэнгүй ойлголт өгөхөөр бэлтлээ. Ихэнх байр түрээслэгч буюу байр нийцлийн хамгийн ихний тавьж буй шаардлага бол 6 дээр нэмэх нь 1, за эсвэл 12 дээр нэмэх нь 1 нөхцлөөр 2 өрөө байрыг дунджаар 1.3 саяас 1.5 сая төгрөгийн хооронд зах зээлд нийлүүлдэг байна. За бодоод үзэхээр 1 сарын барьцаа дээр нэмээд 6 сарын төлбөрийг 1.4 сая гэж тооцсон юм бол 9.8 сая төгрөг гар дээрээ бэлэн авах сонирхолтой байдаг байна. Гэтэл эсвэргээрээ нөгөө тал буюу түрээслэгч тал ийм хэмжээний мөнгийг нэг дор бэлэн гаргаад өгөх нь санхүүгийн томоохон хүндрэлийг үүсгэх нь ойлгомжтой. Хэрвээ байр түрээслэж амьдарч байгаа хагас жил тутамдаа нэг дор 10 орчим сая төгрөгийг бэлэн төлөөд байр түрээслэх юм бол жил дунджаар 20 сая төгрөг болох бөгөөд энэхүү мөнгөө байр худалдан авах урьдчилгаа болгоод өгнө хэмээн үл ойлголцол үүсдэг байна. Гэтэл бодит амьдрал дээр байрны метр квадратын үнэлгээ болон эхлээд өгөх 30% урьдчилгаа гэдэг нь багааруулахад 40-оос 50 орчим сая төгрөг болдог. Мөн дээрээс нэмээд сар бүрийн ипотек эсвэл орон сууцны зээлийг банкнд төлөх шаардлага үүснэ. Тиймээс байр орон сууц түрээсийн асуудал бол тийм ч амархан шийдэгдээд нэг талдаа гарчдаг санхүүгийн асуудал бас биш ээ. За мөн дээрээс нь байрны сарын түрээс нь хит өндөр буюу тухайн байрыг үнэлэхэд тохиромжгүй байна гэж үзэх хүмүүс ч их байдаг. Зарим тохиолдолд тавилгагүй байранд яагаад барьцаа заавал авдаг? Мөн барьцаа өгөх нь хэр зэрэг ёс зүйтэй вэ гэдэг дээр эргэлзэх хүмүүс цөөнгүй байдаг нь үнэн. Байр түрээслэгч тал нь ямар асуудал үүсдгийг улмаас төлбөрийг бөөнд нь авах сонирхолтой байдаг талаар дурдъя. Тухайн хүн өөрийн байранд түрээсээр оршин суух гэж буй хүндээ гэрээний хугацаанд баталгаатай орших эрх олгох, бөөн авсан мөнгөөрөө өөрийн болон гэр бүлийнхээ санхүүгийн аливаа асуудлыг шийдвэрлэх, тээврийн эрхлав, уян хөрөнгө оруулалт хийх зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалan түрээсийн байрны үн нөхцөл намар цагийн хамгийн яригтэй асуудлын нэг болж хуурдаг байна. Тухайн байр байгаа байршил нь их хотын түгжирлээс ангид байдаг. За мөн түншлэн эргэн тойрондоо сургууль цэцэрлэг гэх мэт боловсролын байгууллагуудтай ойр байх нь сарын түрээсийн үнийг өсгөх нэгэн шалтгаан болж өгдөг. Зарим байрны эзэдүүд маань ихэвчлэн байраа түрээслэхдээ зориулж засаж товчулсан байх нь илбэг бөгөөд тэрхүү заслын мөнгөнд тухайн байрны үн цэнийг өсгөж байгаа юм. Гэхдээ дээрх бүгдээс илүүтэйгээр сарын түрээсийг өсгөж буй гол хүчин зүйлс бол манай улсын эдийн засгийн нөхцөл байдал бөгөөд өдөр ирэх тусам өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, төгрөгийн гадаад валютатай харилцах уялдаа холбоо зэрэг түрээсийн байрны үнийг жил ирэх бүр нэмэгдүүлж байгаа нэгэн чухал хүчин зүйлийн нэг аж. Хэрвээ та байр түрээслэгч байсан бол сарын түрээсийн үнийг зах зээлтэй уялдуулж төлбөрийн нөхцлөө 6 дээр нэмэх 1 эсвэл 12 дээр нэмэх 1 гэж авахыг хүсэх байсан уу? Эсвэл эсэргээрээ 1 дээр нэмэх 1 нөхцлөөр хамгийн бага үнээр зах зээлд нийлүүлэх үү? Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэх хууль зүйн болон эрх зүйн эдийн засгийн таатай нөхцөл байдал манай улсад хэр зэрэг бүрдсэн бол гэж та бодож байна. Таны бодлоор энэхүү асуудлыг хоёр талдаа ашигтайгаар хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ? Сэтгэл хэсэг та өөрийн бодсон гаргалгаагаа бичиж бидэнтэй хуваалцаарай.